Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Таван Эрдэнэ. Залбирч суугаа эмгид шиг хідэн бор толгодтой. Завилж суугаа өвгөд шиг хэсэг ухаа овоотой. Тэнгэрийн хаяа тэлж алсарсан тэнүүн их талын хүн би. Нүд чилээх тэнүүн тал алсаас хаяарах. Тэнгэрийн савсалгаар цойлон гарч ирэх нутгийнхаа нарыг өглөө бүр харж нүд сэтгэлээ баярлуулдаг байж билээ. Төв аймгийн Баян цагааны тэнүүхэн талд аавынхаа нөмөр нөөлөгт эрхэлж өссөн хүүхэд насны минь танхил үе гинэн мөрөөдлүүд чулуун толгоомууд минь тэндэл үлдсэндээ. Би үл нэг 3 настай байх үе мэдээд ирсэн байна. Энд гайхаад байхангүй хүн бүр тэгдэг байх. Би нэг 2 нас хагас 3 настай байхдаа нэг халуун өдөр гэрийнхэн хошлонгоос дүүжлээл анх боссондоо баярлаад тэр тэнд ээж эмээ ижи хоёр урт сумын холбоо хон саагаад л тэр зүг явах гэж чадахгүй ингэж хөлд орсноо би мэдээд байгаа. Тэгэл 4-5 настай байх үед тэр улс төр хүртэл мэдээд байгаа. Тэр миний төрсөн дэлгэр үлзийт гэдэг сүмийг шөнө хурцрээд дотоод яамныхан буулгаад тэр хамаг юмнуудын эргэн давьячид нураасан. Тэр чичан гэдэг юм хүртэл шөнө одоо хурцрэхийг мэдээд бас ижаав цөм айцтай хүүцтэй байхад нь би өглөө гүйж очиод 2 хаш хундаг тэр дамрын чимийг гуруулж хаш энэ тэр хормолоод ирж ирсэн шүү дээ. Тэгтэл дотроо төгшөөд энийг чи самааг үзүүлж болдгоо хүнд шөн ирдэг тийм чичан гэдэг 2 айхтар улаанууд тийм ирсэн гэж. Одоо би тэр дүр зураг хэвээр байгаа шүү дээ. Тэр дүр зураг. Тий. Би бол багадаа сайддаггүй хэрхэлж өссөн. Одоо миний аав намайг тэгж хэрхлүүлсэн. Аав маань Баян хошооны ерөнхий хамбал ам гэдэг юм уу тэргүүн банзар гэж хүн бэ. Одоо их сайхан өндөр наслсан. Ингээд буян намаа хийгээд явж байгаа. Тэгээд дараа нь 30-40 жил комбинат ажилласан. Тэр хүн бол тэр хүнд байдлаас дөрвөл зэрэгж явж ирсэн. Тэгэл одоо тэр би аавгаа нүдэн гэдэг нүдэнгээ санаад 5-6 настай. Тэгэл 7 настай сургуульд ороод. Тэг чин миний тэр үеийн 30 хэдэн онд төрсэн хүн бол их сонь төвхтэй энийг энд хэлээд барахгүй. 37 оны хилэмжлийг тэгээд одоо мэдчихэж байгаа. 39 оны халахын голын дайнд улсууд явсныг мэдээд байгаа манайхны тэмдэх улсууд явж ирснийг. Тэгэл 41 он дайн босныг чинь одоо 7 настай сургуульд орсон хүн чинь мэдээд байгаа шүү дээ. 7-8 настай. Тэгэл одоо 1944 оны 100-ад малын чинь 4 хөлийн аваад тосон туурч дээр сүүлдээ тосч байхгүй. Тэгэл эх орны дайны үе чинь гурил Монголд үйлдвэрлэдэг. Нэг хагас дээрэмдсэн гурил Оросоос ирэн тэрийг чинь зөвхөн үс хөмсгөн цагаан болтол нь тэрийг чинь шигшээл нэг үйл залм болно. Ер нь өлсөх цангахыг бол Монгол ард түмэн 38 39 40 хэдэн онд бол үзэгдсэн. Тэрийг би хүүхэд ахойд бас л үзээ туулчихсан. Тэгэхээр миний амьдралын түүх бол зөвхөн миний биш одоо миний үеийн хүмүүсүүд амт шинэ үсэг анх заалгасныг мэдж байгаа. Тэгээд л одоо эм тариаг бол ерөөс тэр үед мэддэггүй шүү дээ. Эмийг бол ерөөсөө өнгөө өгдөг. Улсаас. Яагаад гэвэл эм хэрэгтэй гэж ойлгодог. Тийм хэцүү байсан. Тэгэл тэр улаан тарианы хөөхнүүд энэ төр чинь одоо 2-5 дахь өдөр ирнэ. Тэрний гоёл заслыг үзэх, яа тарьдгийг үзэх гэж тариа хүртэл анх бүх юм өнгөө. Тэгээ сүүлдээ нэг үүнд орж тэгж ард түмнээ одоо эрүүлжүүлэх гэж төрөөс Орос зөвлөлтийн тусламжтайгаар эмийг уулгаж сургаж байсан. Би бас тэрэнд стриптоцит энэ гэдэг чинь хоолойн ангийн тэргэлдэг юм гинэ гэж одоо ингэж тэр дайримаа гэдэг бага юм чи бүх юм эхэлж байсан. Орос одоо би бол Орос хүнийг мартахааргүй. Орос сургууль төгсөндөө ч биш. Би даахын Орос хүнээр ах болсон байхгүй.
намайг инкрүүлж манай эми гэж тэр урт ургуулсан тэр сургуульд дөнгөж орж исэн би 7-т орсон. Суман дээр төмөр утснаа орж ирж инхлээр манай эми гэж авчил миний тэр урт үсийг ахуулъя гэж хэлмэлчт нь хэлсэн. Тэгээл тэр орс өөрийнхөө самыг гаргаад инээгээл миний үсийг ингээ хайлмаг болгож өгсөн. Хин гэдэг орс байсан ч юм. Тийм учраас би орс хүний орсын ард түмнийг бүл сэтгэлд дулаан тэгж байлгадаг, боддог, үргэлж. Энэ тэгэхээр л одоо яриад байвал их юм байна л да. Альва хүний амьдралдаа баяраар дүүрдэг. Тэ? Нөгөө талд нь гоник дан сайн сайхан байдаггүй. Нөгөө талд нь саар барцад ихвэ. Миний анхны нөхөр бол энэ олон улсын Ленин шагналт манай төрийн их хүн Жамсрангийн самбуугийн төрсөн дүүгээс гарсан хүүхэд байхгүй юу? Тийм хүн байсан. Тэгээд ээж нь нас ураад самбуу дараа Нямаажи хоёр дээр өссөн самбуугийн содон дарчаа гэдэг. Тэр ажиллаар яваад яг 58 оны 100 хятад ажиллаар яваад Үүний санны сурвалжлагч Ахмад Сэтгүүлч Чөлтөн гойтой хамт яваад Шанхайд онгоцон унаад ингээд миний яг 25 насны дээр ингээд хоёр жижиг хүүхэдтэй ингээд онгоцны сүйрлээс болоод би ингээд хоёр жижиг хүүхэдтэй үлдсэн үйл дээ. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд өдрүүд. Зөвхөн 25хан настай тулдаа л би энийг давж гарсан байх. 25хан настай ч гэлээ. Насан туршийн минь тулах тулгуур турших багна минь болохоор учирсан хань минь хорвоогоос халихад би гэдэг хүн юр яах вэ? Ёстой л нэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болж үртэй хүн ханаасаа өнчиржүүлдгийн хэцүү сэтгэл зүрх юу л байдгийг тэр бүхнээрээ мэдэрч байж. Тэр үед би баяртай, гунигтай гэхэд дэндүү баяртай, бас гунигтай энэ амьдралд сүгдөөгүй. Нулимсаа гунигтайгаа хамтдаган дотогш залгиж би цэх зогссон. Завгүйхэн ээжийнхэн сэтгэлийн түшиг болж эсэм минд өсөж бойдсон 5 сайхан хүүхдийн минь заяа түшиж намайг өдий зэрэгтэй явуулж байгаа ч юм билүү. Би ч анх ходорогтой 51 онд хүрчиж эвлийн гишүүн байхдаа намын дээд сургуульд бэлтгэлээр нь орж, намын дээд сургуульд намын гишүүнд орж тэнд 5 жилиг илээсэн хүн шүү дээ. Тэгэд анх орж ирэхдээ би их сонин тэр бадам гаргууд манай нутгийн нэг сайхан хүүхэн байсан. Их танилтай. Тэр Сүхбаатар Янжмаагоотой их танилцуулсан шүү дээ намайг авчирч. Сүхбаатар Янжмаагийн гэрт одоо энэ дүүрсрэнгийн авгаа хэний Жанжин Сүхбаатарын ач өхөн наран байна шүү дээ. Энтэй чинь танилцуулж намайг. Эднийхэн 5 халуун усны тэнд гадаад ямны сурагч том дүнзэн хаалганд гэрт амьдарч байсан Янжмаагаа. Тэгэл ороод өнөө улс төрийн төвчнийг шиг Янжмаа дарга гэж юм амьдаар нь харж гайхаж тэр наран чинь нэг тийм том одоо бол халаад юм. Хөдөөний хүүхд чинь мэдэхгүй нэх урт газраар хийсэн тийм хөвгүүр хууцтай. Тэгээ нэг бөөрөнхий цагаан юм задлал шараал өндөг гэдгийг анх үзэж байгаа юм тэр. Анх өндөг Янжмаагаад амссан. Тэгэл Янжмаагаа сургуульд оруулах чинь туслана. Энэ манай энэ Тамара гэдэг. Тамара бол намын дээдэд байдаг юм хэл. Би одоо тэр Янжмаагаа танил дээр бадам гарав гэдэг хүнээр тэгж эхэлж тэр Сүхбаатаргаан тэгж ороод ирчих байгаа юм шүү тэр. Би энэ номонда бичсэснийг мэдэхгүй. Энд чи ярихад хүн үнэмшигч үгүй ч. Тэгээд одоо мэрэгжил хэрэгтэй. Хоёр өнцөг хүүхэдтэй хүн чинь тийм ээ. Тэгээд тэр хадам их хадам маань манай хоёр хүүхдийг хөдөө ээж дээр өгөөл тэгэл Москвагийн их сургуульд явуулсан. Тэг сэтгүүлч болчих нь байх гэж өөрийгөө сорж мэдээгүй тэгэл аюунда одоо радиод ажиллаж байгаа учраас радиогийн нэр дээр явахын тулд сэтгүүлчийн сургуульд явна. Тэгээд би одоо сэтгүүлч болчих нь нэг тэгж мэрэгжил сонгосон ч юм байх. Тэгээ энэ сургууль энэ байгууллагын нэр дээр л явчихсан. Тэгэл тэнд А, Б-гийн заалгаад тэгэл
Москвагийн их сургуулийн тэр том багш нарын лекцэс гадна зунд нь энэ төрч ирэл одоо нөхдийнхээ дунд томилт аваад радио дээр ажилласан явдал бол эрбчээр зөв эзэмшихээс эхлээл эндээс эхэлсэн. Ингээд дандаа 100 би эндээ тэгээд төгсөх диплом ч гэсэн хөдөөж нэвтрүүлгээр хийсэн шүү дээ. Тийм. Энэ бол Монголын үндэсний олон нийтийн радиогийн шинэ нэрийн радио станцын бүтээлч хамт олон. Яагаад энд би орж ирж сууж байна вэ? Энэ бол учиртай. Энд би гол бүх Монголын сонсогчдод зориулж хийж байсан нэвтрүүлэг маань эндээс бүтэж гарч ирсэн. 90 цаг үйл явдал гэл эхлээл тэгээд сүүлдээ одоо хөдөөгийн нэвтрүүлгүүд 5 эрдэнэ нэвтрүүлэг, ургацын далай нэвтрүүлэг, алтан төлөгийн эзэн гэдэг нэвтрүүлгийг 70-80-аад онд хийж ирсэн. Алтан төлөгийг хамгийн 100 ихээс хамгийн олон төлөв боож ирсэн тийм малчинд энэ редакц гардуулж уран бүтээлчд нь очиж алтан төлөгийн дүрсийг ингэж гардуулдаг. Одоо малчин айлын хойморт бол алтан төлөгийн эзэн болсон айлуудын хоймор залаастай гэдэг. Энэ шагналыг өгдөг. Хөдөөгийн нэвтрүүлгийг хийдэг гол редакц. Энд бол миний одоо бүх одоо савтай залуу нас маань энэ редакцад өнгөрсөн. Одоо ингээ харахад редакц л эзгүй байна. Цөм томилтоор хөдөө ходод яваа. Энд одоо том бүтээлчд одоо байгаа. Яруу найр чимэд орж. Тэгэл хөдөөгийн ард түмний сайн мэддэг дамбын шагдар сүрэн. Тэгэл мөнгө төр зохиолч яруу найрыг сэтгүүлж мөнгө төрийг андахгүй. Тэгээд болорцсон эзэн бас том яруу найрах завхнаар оволсон бавууд орж байна. Тэб ямбад орж байна. Ер нь нэг үгээр хэлэхэд Монголын үндэсний олон нийтийн радиогийн гол том уран бүтээлчд энэ редакцд. Тийм учраас би гэдэг хүн хаанаас төлөвсөж гарсан. Энэ редакцаас одоо уран бүтээлийн хийж үзэгч сонсогчтойгоо харилцаж байсан газар маань энэ. Сургууль төгсөл радиодаа ирсэн. Тэгээ радиодан 65 оны би 1960-аас 65 онд суралцсан шүү дээ Москвагийн их сургууль. 65 онд радио, телевизийн утга зохиолын ажилтгсан дипломтой хүрээд ирсэн. Тэгээд радиод ажиллаж исэн сурталт нь. Гэтэл чинь миний амьдралд нэг тийм нөхөр мөхрөөс салах ухааны босол доо. Тэгтэл радиогийн суртлын редакцд ийм яс суртахуу байлгахгүй. Нөхөр мөхрөөс салсан байна гэдэг. Тэгээ тэр үед чинь радиод тийм жаахан дутагдалд орсон ч хөө тийм хүнийг телевизд өгчдөг биш. Ах нь дээлээ хуучрахлаар дүүрүүгэн шилжүүлдэг тийм ээ. Тэгээд би чинь их жаахан тийм хувьсгалт нам чатуух арга хэмжээ авсан надад яс суртахуу муутай гэдэг. Тэгээд хувьсгалт намын арга хэмжээтэй телевизд хүрч ирдэг юм байна. Телевизд ирэхдээ намайг сэтгүүлчээр өгөөг. Дүрсвчлэгийн техникчийн тушаалт. Эхлээд Орос машины бичээчээр намайг тайцсаад арга хэмжээ авчгаа намаас. Тэгээд намайг Орос машины бичээчдэр ажилуулаагүй. Би бол одоо 10 хуруугаараа машинд л да. Манай сургууль бол 10 хуруугаар машинд болдог. Яг Орос машины бичээч хийч. гэж одоо тэгсэн тэн дээр ягаагүй мөл сэтгүүлчийн ажлын хийлгээл Орос машины бичээчийн цалин өгдөг байхгүй юу. Тэгснээ байчаал дараанд яг жаахан дэвшүүлээ гэдэг. Дүрс өвчлөгийн техникч болгосон. Тэгээ энэ үлдгээд их Орос машины бичээчээр нэг 2 сар болсноогүй юу. Дүрс өвчлөгийн техникээс нэг сар болсноогүй юу ингээд нэг уйлрал хэртэй болсон чинь одоо амсалмаг мэрэгжлийн ажлыг хийлгээгээд тэгээд сэтгүүлчийн ажил хийлгэсэн чинь жалан даргаан тэр
Юу энэ чи намаа арга хэмжээтэй хувьсгал намаа арга хэмжээтэй хүний та нар яах гэж хүн ихлүүлээд байгаа. Боолго буцаага тэр дүрс хүчлэгийн техник гэж болгох гэдэг юм байна. Тэгээд тэр дүрс хүчлэгийн техник нэ хагас чих уусан та би дүрс хүчлэгийг юмдаг коноптарч мэдэхгүй шүү дээ. Өөрийн магнитофон л мэднэ. Тэгээд телевиз тэгж дүрс хүчлэгийн техникээр орсон. Тэгэл дараа нь би суртлын редакцид хөдөөж редакцид дараагүй хүн харан дутаа үз мэрэгжлийн хүн байсан. Тэгэл манай энэ дэр нэвтрүүлэг, соёлын аян нэвтрүүлэг, сүүлдээ хууль зүйн нэвтрүүлэг, архины эсрэг нэвтрүүлэг гэл дандаа тийм шууд шүүхийн танхимаас үзүүлж байна гэсэн тийм шууд нэвтрүүлгүүд. Энэ тэр чи хөдөө гадаа явуулж игээл ингээд гарч ирсэн. Өөрөө би нэвтрүүлгээ хөтөлж гисэн. Хуулийн нэвтрүүлэг тэр арх амьдралын дайсан гэсэн нэвтрүүлэг энэ тэр чинь сэргийлэх юмтэй. Дундгойт тэр бас нэг том шүүхэн хурлын өдөө томил дээр явсан. Лавсар найруулагчтай хамт. Ингээл эффект ер нь би өөрөө залууч байсан, зоригтой ч байсан эффект хөдөлдөг байсан би. Шүүхэн тахиметрийг хөдөлж гин. Тэгээд л дараа нь ер нь тэгээд л би чинь 67 он телевиз байгуулагдсан 9 сартай би 69 оны 4 сард ирсэн байхгүй юу. Телевиз байгуулагдсанаас хойш нэг жил хагасын дараа хурж ирсэн. Тэгэл одоо энэ Янжмаа найруулагчтай ажилласан. Урлагийн гавьяа зүтгэлтэн хийшигт найруулагчтай соёлын аян гэсэн нэвтрүүлэг хийж байлаа. Олон сайхан найруулагчид тосч авсан л да тэнд. Ер нь тэгж телевизтэй л орсон да. Санаанаас гардаг томилт их олон байна. За 100 бол үнэхээр одоо бидний санаанд үрдүүлсэн. Зодын тухай лекц уншигчдаа бэлэн байна. Амьдрал бол алагтай цоогтой, баяртай, гонигтай байдаг учраас хэдэн хүн томилтыг одоо манай групп туусал да. Ургацын далай нэвтрүүлгийг манай групп хийдэг байлаа. Айлын найруулагчийн групп. Нийгэм эдийн засгийн редакц, одоо нийгэм бодлогын редакц манай Монголын үндэсний олон нийтийн телевиз. Тэгэл ургацын далай төв сэлэнгээр явхад л Төв аймгийн Ухтаалсан баруун хойд тавцаг дээр нэг хавтал байх халтартсан одоо элэгдсэн, эвдэрсэн. Тэр үл 1965 онд Ухтаалын сангийн аж ахуйд очсон эдийн засгийн дээд сургуулийн 10 гаруй эмэгтэй оюутнуудын дурсал зориулсан гэж. 4-5 жилийн өмнөөс ярьсаар байгаад зориуд тэнд очиж хийсэн. Тэн дээр бол харин баримт их сайн цугларсан. Тэр эдийн засгийн дээд сургуулийн оюутны дундаас ерөөсөн осолд орсон тэр хэсгээс 3 хүн амьд үлдсэн байхгүй. Тэр гурвуулангийн олсон. Гурвуулаа Улаанбаатарт. Гурвуулангийн олж гурвуулангийн яриаг. Заримын шарх одоо хүртэл одоо хагас 100 жилийн турш тэр төлөмхийн сорив чинь эдгээгүй одоо шүүс нь гоожиж явж байдаг юм биш үү? Тэр хүн аимшигтай. Тэрийг соёлж исэн долгор сүрэнгаа бол үнэхээр тэр 10 хүүхдийг бол зарим нь амийн тасартал дэрэгднэсэн тэр одоо хүний туйл, дээдийн дээд туйлын дүрм тэр бол. Энийг л бид их баримт цуглуулсан. Баримт цуглуулахад бол ер нь хүн баримтанда их хөтлөгдөг л дээ. Тэр үед одоо тэр 18 эсхин настай залуучууд шүлэг бичдэг байж хайртай хүндээ зориулсан одоо загтал хүртэл гар бичмлэрийн одоо орон нутгийн сонин төвлөцнийг олж тавьсан. Энэ хоёрдугаарт хамгийн хэцүү сэтгэл зовоос нэвтрүүлэг бол налайхын 19 залуучууд сүүлдээ 20 болсон. Энийг бол бид өстой жинхэнэ телевизийн сурвалжлагын технологиг баримталж хийсэн. Телевизийн сурвалжлагыг бол эхлээд бол техник явахгүй. Найруулагч, сэтгүүлч, оператор гурав техникгүйгээр явж зураг авах газруудаа үздэг. Энкват одоо талигаач болсон хөрх юм. Энкват оператор айлын найруулагчид гурав их л зүгээр очиод яг 49 хоногноос 19 айлаар цөмөрөнгөр нь орж уулзаад 40 хоногт ийм буйны ийм нэвтрүүлэг хийе гэж зөвшөөрлийг аваад
Тэгээд хурж ирээд яг сценараа бүр зохиолыг биччихсэн. Дахин зургийн тайлбар болохоор бүр бэлэн болгочоод тэгэл зохиолоо бариад 19 айлдан дахиж очиад бид гурав игээл тэгэл монтажлаад шууд оруулсан. Тэр юм. Тэр үл их хүнд нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлгийн тэгэл залуу нас сайхан. Одоо 2 гэр бүлийн 2 өглөө 2 тийшээ яваалагддаг, ороо ирдэг, заримдаа ээлжин зөрдөг тэр. Тэр айл хэдий тэмдэглэлийн дэвтрээр харилцдаг 2 залуу байсан шүү дээ. Тэрний тэмдэглэлийн дэвтэрэнд дуу нэг байсан. Тэр дууг нь Монголын радиогийн буян шигтэй хоёулаа ярьж байгаад одоо энэ гавьяач жаргал сайхан дуулаад төрийн шагналт чин зэрэг аяыг хийгээд алсын одонд харавчихвэ гэдэг дуу бол тэр нэвтрүүлэг дундаас гарсан. Тэр үл тэгэл ер нь хүнлэг талыг л байрсалдаа хийхэд хүнд байсан. Тэр уйсан зовсон улсын чинь одоо операторын хөлөөсөн зурчхад байсан шүү дээ. Одоо аавыгаа сансан хүүхэд. Яг залуу оператор. Тэг чи бид одоо уйлахаас өөр яах вэ? Тийм хүнд тэр хүмүүстэйг хамт зовж, хамт нулимс гаргаж ийж ил одоо хийхгүй болохгүй нэвтрүүлэг дээр бид. Одоо тэр нэвтрүүлгүүд наалайхад хадгалж байгаа. Бид яг мөргөцгийн дэргэд ирээд байна. Энд тэднийхэн сайхан үйл хэргийг залгамжилж ажиллаж байгаа баясгалан ахлагчтай бригадынхан болон тэдний ойр дотны нөхөд зөндөг дорж багчин гэдэг одоо олон уур хачид энд манай нэвтрүүлэгт оролцох гэж ирээд байна л да. Хамгийн миний санаанд үлдсэн юм бол тэр сүүлийн 5-6 жилийн зуудыг айлаа найруулагчтайгаа хамт хийсэн. Тэнд Батбүрүү оператор их явсан. Бүх орондоо яриасан. Тэр зуудын 14 цувралыг айлаа найруулагчтай хийсэн. Батбүрүү оператор манай оюун бүрэн цөм одоо бид нэг 4 юм л одоо тэр шуурган донд явсан да. Хээр хончж үзлээ. Би боддог. Нэвтрүүлгийн 50% л хөдөө хийгдэж шүү дээ. Баахан задгаа юм тэр. Тэр зодоо үйч гисэн. Зодоо үед бол одоо зодын тамилтын 50%-ийг жолооч хийдэг. Одоо молон жолоочийн тухай хэлж ийсэн Ганбаатар инженер. Молмыг авч юу гэж. Молон бол олон даваа нугчааг тавсан. Энэ жолоочийн үүрэг бол тамилтын 50%-ийг шийддэг гэж. Сайн жолоочгүй бид юу ч авчдаг. Тэрэг техниктэйг яг л эсвэл осгож өгөх шүү дээ. Бид сэрүүн галттай тэр хонжил байсан. Тэгтээ жолооч мууг өгөх ш. Тэг бид өөрснөө цөмөрөө зам мэдчихгүйс. Хээр хоноход бол ер нь тэгээд хөдөөгийн тэр зудын тамилт гэдэг бол манай залуучууд тэр байтгаа ахмад надад ч гэсэн маш их шиний мэдвэсэн. Цас зууд гэж юу байдгийг мэддэггүй юм байл. Би бол 1944 оны зуудыг хүүхэд байхдаа туулсан хүн шүү дээ. Зуудын тухай мэднэ гэж бодсон чинь зууд бол шал шинэ ойлголт. Ерөөсөл цас дарчхал цасан дорол одоо бүх амьдрал байна шүү дээ. Тэр хоттой хонь цасан дунд. Зөвхөн хонь харагдахгүй шүү дээ. Зөвхөн хамрын амьсгааны 2 нөхөл харагдана. Хонь байгаа юм гэлээ. Тэгээ тэр айл бол гарах тухай ойлголт байхгүй. Хаалга маалга бол цасан дунд. Тэгэл тоонороо гараад цасан дээр бүр гарна. Аргал түлш усны тухай байхгүй. Тэгэл бүх юм л цасан дунд байж байгаа шүү дээ. Тийм нөхцөл бид завханд яаж явсан бол завхныхын далпуу гэж нэг юм хийгээд нэг машинаар явах тухай ойлголт байхгүй шүү дээ. Тэр далпуу гэдэг тэр том цас зайлуулагч тэр том модон хусуурыг том тэрэг трактор хусчээд дараа нь бид 69-ээр явна. Тэгжээ тэр айл хүртэлтэйгээ хусаал яваад шүү дээ. Мал бол одоо сарлаг энэ төр чинь бэлчих мал бэлчих тухай энэ ойлголт байхгүй шүү дээ. Сарлаг л ууландаа л нэг удаа л цааснаас өмнө гарсан. Тэр ууланд сарлагн дээр мортой хүн очих тухай ойлголт байхгүй шүү дээ. Морь өвж болохгүй ч яах юм.
Тийм учраас ер нь хаврал сарлаг нь хэдэн өгч хаа нэг очиод өөд сарлаг чинь дээрээс ингээд давхарлал 7-8 давхарлал ингээд хэвтэж байгаа юм чинь. Тийм учраас их цасны тоовол ойлголт тэр нь бид сайн ойлголт авсан л да. Ер нь тийм юм биш үү? Бүх юм л тэр цагаан аюул дундл байдаг. Тийм юу найс цаашаа явах хүн төрөх жирээс очих арга байхгүй. Тийм шүү дээ. Тийм юм бол завхан хөвсгөлд болсон. Тэрэнд бол Монголын үндсэн телевиз үнэхээр одоо бид хэдий бол ста хөрөнгө мөнгө хайрлахгүй бид хэд сайхан томилт өгсөн шүү дээ. Тэг сэтгүүлчтэй холбооны шагнал авсан тэр юу. Энэ цасны тоол би одоо хүмүүст сайн ярих юмсан гэж бодод. Тэгээд тэр цасан дунд чинь бүх мал өвчгсөн те. Ерөөс уйлал гонч хүмүүс. Тэгээд унах моргиж байхгүй. Цөм одоо уруудаад өвхөн өгцөн. Явсаар гоод гутлаг хүмүүс. Тэр гутал чинь сайндал 3 ээлжин гутлах юм. Өвлийн 3 сар, хаврын 3 сар дээр чинь гутал огт байхгүй. Тэгэл хувцсоноор ерөөсөө 2 өмсөөл нороол тэгээд л одоо хувцсгүй тэгж хүмүүс ядарч байгаа шүү дээ. Ер нь хүн мал хоёрын зовлонг бол хөвсгөл завханд бол мэдсэн. Тэгэл явган тэр цасан донд чинь явах тухайч ойлголттой байхгүй юм да мөлөх тухай юм. Тэгээ машин энэ төр суух чинь ерөөс нь 2-3 машин явна. Тэгээд өөр итгэж хөвжилтэй. Ерөөс нь нэгдүгээр араагаар яваад туулна гэдэг цасан тэр үе тийм ойлголт байхгүй. Хөвба гэдэг тийм дахиад нэг араа бай гэж. Тэгээд олон хүний хэлээд хөвба гэдэг хэлдэг. Энэ бол нэг араа гэж бас. Ингээд тийм их сонь штэ ерөөс. Тэгээ мал энэ ч ерөөсөө зүгээр цасан дунд бол та нар бол залуучууд зүгээр ингээд нэг туруу халцарс игээл нэг даваад гарах юм. Мал явах тухай ойлголт байхгүй. Юу идэх вэ? Өөстөж жилэн идэд дуусчихлаа биеийнхээ үс идэл. Тэгэл тэр чихмих энэ ч хулгаар болчихж байгаа шүү дээ. Биеийнхээ чихмихийг аваад идчихэж байгаа юм чи. Тэгэл үсмсээ зулгааж идэл бүр дахиад шиг болцсон тийм хонь үдсэн. Бүх үсийн зулгаацсан. Наад ийм үед бол хүй ядраад ирэх үед би нэвтрүүлэгтээ тусгаж байсан. Энэ их зовлон бол тэр ухаантай хүнийг их юм сургадаг юм байна. Малчд бол. Тэр Хөвсгөл аймгийн алаг эрдэнэ сумын Мягмарж гэж эмэгтэй бас тэр ярьсан тэр уйлж гаад. Би яах малгүй бол энэ олон хүүхд юугаар тийжих гэж уйлж ярьсны сүүлд нь малчин хүн болно яах. Гараа зан гэж чад. Энийг давж гарна бид. Зодзуулагтай гэдэг. Сүүлд нь тэгж ийн. Тийм учраас бид найруулагчигтэй эхлээд уйлж байгааг нэгээд дараа нь Мягмарж нэвтрүүлгийг төгссөн. Тийм зоригтой. Тэгээ би дахиад дараачин 100 завханд очсон шүү дээ. Тэр 100 улс усууд гэж инээдсэн эсхий хийгээд зогсож байгаа. Амьдрал бас сайхан юм аа гэх. Гэтэл энэ үед Улаанбаатараас завхны төвөөс нэг лом барьцсан тийм групп гарч ирсэн. Нөгөө өгсөн малыг чинь арьсыг авах гэдэг. Очсон тийм хэсэг гардсан. Тэгээд энэ ч одоо хэрэг нохойл их баярлцдаг юм байл л дээ. Нохой энэ чинь цадцсан өнө. Чон энэ төр бол өгсөн мал идэхгүй. Бүр харин амьд яваа шар өвөр энэ шилж идэнэ. Тэр амьтдын амьдрах ухаан чинь тэнд хэрэгсэн хүн амьтан араа тунгуул тэр их зод торхон дунд чинь толгойн ажиллаж байдаг юм билээ. Тэгээд ерөөсөө тэр айлыг бид нэг айлд орсон айлыг бид тэгэхэд үхсэн ямааг нь гадаа нэг том машин зогсож байсан үхсэн ямаануудыг оруулчихсан самнаж байсан шүү дээ. Ноолуураа авах, арьс шир авах. Тэр байтга үхэж байгаа малыг энэ бол одоо үнэхэр сэтгэл эмзэглэм яриа үзэгчд уучлаарай. Үхэж байгаа малыг одоо хөлдөө суусан хойно хөлдөө зовлогноос арьс хуулсанд оруулна. Амьд байхад нь хуулчихгээд өхөөгүй малыг дорн цогцоход арьсыг аваа ичиж байгаа. Ийм одоо хүмүүсүүд бас тэр үед баг болоод гарчдаг юм байл шүү дээ. Завхан тийм бид үзсэн. Тэгэл ер нь тэр зов сайлуудыг чи гадаа ер нь
аймаг хотын тэрэгнүүд зогсчихсон. Өнөө арь ширийг авах гээд. Ноолуурыг авах гээд. Стенч одоо тэгэл амьдрал хар цагаанаараа л алгалж үйдэг юм бэ. Одоо сайхан байна мал одоо малаа нөхцсөн биз дээ заах байна тэр. Богдын гол энэ чинь тэр олон сарлаг юу ч гөлцсөн дараа нь бид очсон. Тэгэхэд одоо сарлагтаа болцсон. Сайхан байна. Хизээний танил хүм мэдэд төрсөн нутагтаа нэгэнтээ эргэж ирэхэд хэдэн үеийн домог хүүрнэн ярих шиг хээрийн сайхан үнрээрээ намайг дуглуулдагсан. Салхи хөлөглөн ирэх ганцхан ширхэг өвсөн хүртэл хувь нэгтэй шүү гэх шиг санчих үсэнд минь наалдаж намайг үнсэн эрхлүүлэх. Уугуул нутаг ус. За тэгээд их сайхан орныхоо 408 зохист нөхдийнхөө хамт хөл тавьсан миний мэрэгжил сэтгүүлч сайхан шүү. Хагас зууны турш ард түмнийхээ дунд, уран бүтээлчдийн дунд, залуу үеийнхнийхээ дунд зав зайгүй. Тэгтээ тэнхлэн шогшиж яваа бол энэ миний ажил мэрэгжлийн минь л буян юм да. Миний нэг нууцаан би хэлчихье. Би гэдэг хүний гол нууц нь бол эднээсээ би хүч чадлаа олж чаддаг. Эднийг эдийн шиг байж үзэх гэдэг. Би ер нь тийм хазар доглоо явж болохгүй. Яг эдийн шиг тэф явахын эдийн шиггүй юм. Яг л манай энэ хүүхдүүд чи шатаа депред бооход багш ус адилхан депрэх ёстой тий. Тэгээ энэ жаахан хатууцсан ясаа бодно. Гэхдээ яг эднээс хоцрохгүй. Хүндийн мөрөхөд манай хүүхдүүд багшаа дээш нь авчгаар магнит ван тэрхэд үгүй гэдэг. Би өөрөө чадна. Хүнээр одоо өөргийнхэн техникийг хүүхдээр өрүүлчихэд хойноос нь ингээ явж явах үсэл байхгүй. Адилхан би явна. Ямар гоё дуулаа миний хүүхдүүд. Ингээ багш надаа уурчих гэдэг нь та нар ингэ дуулахлаа. Дуугаас уйлж сонсч болохгүй шүү дээ. Дахин дуулуулмаар л ахын та нарыг. Дуулахгүй бол багш нь их урт насалж чадахгүй шүү. Дандаа дуулна. За, уйлахгүй байхыг хичээ те. За ингээд Тэмээний хүүхдүүд гэж говийнхан ярьдаг юм. Тэмээнд яваа хүүхдүүд гэж хавийнхан мэддэг юм. Хэний мал хаа явааг тэмээний хүүхдүүд үзнэ. Хэрв та зам асуул тэмээний хүүхдүүд мэднэ. Тэмээнийхэн бүхнээс өндөргүй шахам энэ бяцхан хүүг өвлөн хитэн жавраас өндөр тэмээний хоёр бүх өмнөөс нь халахална. Сургууль хичээлдээ явах цагт цүнхтэй намаа бүхнөөс нь дүүжилж гин. Ханын хитсэн хөрөнгөгч энэ уул шиг сайхан тэмээдийн 21-р зууны эзэд одоо ч гэсэн зэлэн дээрээ л байна. За чи битгий эрхлээд байгаарай. Гар хазуулж чадахгүй шүү. Гэрийнхэн тооныг чивэд хоёр л ачин шүү. Тэмээ хүүхэд хоёрын яриа их. Ха хөж хөг хөөс гэд тэмээ бас ч олон үг мэдэн шүү. Ерөөсөө радио телевизэн сэтгүүлчд бол сонд бичих хэрэгтэй. Тэгж хүч чадлаа үзэх хэрэгтэй шүү дээ. Бич хуран чадвараа тэндээс олж авах хэрэгтэй шүү дээ.
Харамсалтай надад бидний бичснийг саяных их голдог л доо, их задгай бичдэг байна. Бусад их задгай тийм утга зохиолын боловсруулах энэ төр нь гүйцэхгүй байхгүй юу? Тэгээ яагаад би 1975 одоогоос 32 жилийн өмнө эхэлж бичсэн. Миний 32 жилийн өмнөх санийг би зориултаа та нарт авчирсан юм. 1975 оны 1-р сарын 1 шинэ оны дугаар энэ. Энд эхэлж бичээл тэгэл цаашаа бичмээр санагдал. Энд яагаад бичих болсонгүй банзрагчийн жамд гээд галтай цогтой сайхан сэтгүүлч, зохиолч, шог зохиолч, тоншил сэтгүүлийн тийм том бүтээлч байсан. Тэгээ тэр хүн бол ар ханган цагаан даваанд гэрүүлээрээ хөөх юм тэнд энцэлдэ. Тэгсний дараа энэ хүн бол надад юм хийж өгдөг. Радиод дандаа сайхан нийтлэг бичдэг. Бэ жамд гээд одоо 60-аад онд бол 65 6 онд бол 60-аад оны ихэр бол хачих уран сайхны нийтлэл бичдэг. Бас тэгээд маш чөлөөтэй хэвлийн эрхчлөөг нээсэн. Арын хаалгач гэсэн. Боловсролын үнэмлэхэнд эрх шагтаж гэсэн. Тийм том зоригтой нийтлүүд бичиж бас нэлээд адлагдсан улс төрийн хувьд тийм бүтээлч хийсэн. Тэгээд тэр хүнийг тийм залуухандаа байхгүй болчихлаа зэрэг өрөвдөд тэгээд юу байсан. Сэтгэлийн нууц гэсэн сайхан ном нь гараад ирэхгүй. Тэгэхээр өрөвдөд таньдаг одоо надад нэвтрүүлэг хийлцэж өгдөг. Тэгээд би энэ утга зохиол санийг нэг юм бичээд бас цааш нь бичсэн. Одоо Монгол Улсын соёлын гавь зүтгэлтийн суйсийн захирал дожогийн цэдэв. Одоо санд ингэж бичдэг юм гэж бас ихний бүтээлийн минь редакторлж байсан. Долгорл хам гээд надтай хамт ажиллаж байсан. Солонгост дээд сургууль, дууны дээд сургууль төгссөн сайхан найруулагч байсан. Дуучин найруулагч. Тэр бас санд бичихэд их хөтлж оруулсан. Хамгийн сүүлд одоо радио телевизийн сургуулийн захирал манай сайн тогос. За энэ хүн бол сайн миний маш олон найруулгыг нийтэлж өгсөн. Одоо энэ гурван хүн бол намайг санд хөтлж оруулсан. Тэгээ энд бол тэгээд энэ нүүр өвчрөөгөө зохиолчийн тухай хэдэг үгүй гэж. Намайг таних, надад таартай бүх хүнд насыг насалж мартад амьдэрсэн хэм бүхэнд найрыг шүлгийн өртөө бий гэж жамд бичжээ. 30-аад наснда тойруулсан бүтээлийн зөвхөн энэ эмхтгэлээс үзэхэд уран бүтээлч та уншигч бидэндээ шүлгийн өртөө үлдсэнгүй гэж уншигчийн хувьд хэлмээр байна гэж сэтгэл хөдлөж бичсэн байх юм. Одоогоос 22 жилийн өмнөх энд бол Дандарбаатарын ээжийн тухай тэмдэглэл хийсэн. Дандарбаатарын нэрээр. Дандарбаатарыг би энэ муу хахад би очив. Ээжийн тухай сонирхож. Бичих гээд ээж нь Чойндынгийн аюуш гэдэг хүн байсан. Тэгээд Дандарбаатарын шар торгон дээлтэй хэвтэж байсан. Би энэ муу. Тэгээд тэр энэ миний ээжийн дээл байгаа. Тэгээд нэг бөөрөнхөн мөнгөнд тавьчихна. Би одоо тавьчихын хүртэл ингээд им ирч бид ингээд ээжигээ санахаар тавьчихын хүртэл им ирч байдаг юм гээд нүдэндээ нулимстай хэлж ийсэн. Тэгээд ээжихээ хэлсүүгүй гинж миний хүний газар нэрээ өөрийн газар ясаа гэсэн үгийг санаарай. Төмөнтэйгэн төчгөнж, бумтайгаан бужигнж, ямар цэцүү үед бүсээн чанга бүсэлж, хөлөөн чанга гიშгэж яваарай. Эр цэргийн алба гэдэг чи эх орны үүрэг даалгавар байдгийм харуулд мордохгүй эр хүн гэж байдгүй юм гэж ээж хэлж ийсэн гэж. Тийм анх зэрэгч явахтанд ээж нь хүүгэн ирээдүйн баатар болох хүн шиг тэгж ээж нь зөгнж хэлж ийсэн. Тэрийг хэлээд тэгээд сэргээс ирэхтэн ээж минь намайг энэ тэндгүй дэмтэрч миний хүч шарх сорив байна уу гэж асууж билээ. Засаг төрмийн хүүгийн минь сумны хаагуур оруулж надад авчирч өгөө гэж дахин хэлж үйсийн санахад эхийн хайр, эхийн сэтгэлийг юутайч зүйрлэхийн аргагүй маа гэж Дандарбаатар хэлж ийсэн. Нулимстай ярьж ийсэн. Тэнийг хадгалж авдаг. Ер нь тэгээд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цогтөрлгоо байна.
гавьяатны гэдэлчин галин дугаа байна. Тэр жил би радиогоос соронзон бичлэгийн тэр үүргийн магнитофон морин дээр үүрээд тентхийн тэр одоо тэнд байгаа гомсрон гэдэг тийм зоотехникч хүн тентхийн намын дарга нь байлгүй тэнд тэр хүнийг дагуулад ингээд улаастан шилд гарсан. Улаастан шилд бол манай зарим сэтгүүлчид ерөөсөө гарч болдгоо. Тэр явн гэдэг эмэгтэй бол тэр улаастан шилд олон ирвэснүүдийн дунд байдаг. Тийм зоригтой эмэгтэй байна. Гэ бичсэн. Тэгээ би залууч байсан. Би тэр энэ яахлаар тэр ирвэсэн дунд тийм зоригтой залуух эмэгтэйд үзье гэд. Улаастан шилд бол хүн гарахаар байхгүй. Нэг чулуу гიშгтэл 1000 чулуу бутраад л уулуу чулуутайгаа нүүн гэсэн. Гарахаар байхгүй. Аюултай гэдэг. Тэгээд гарна гэсэн. Аймгийн дарга нь гараагүй байхын, сумын дарга нь гараагүй байхын. Тэг жаахан шарга заагаад би гармаар гэсэн. Тэгсэн гайхаад тэр Увс аймгийн өмнө говьсон байх. Тэгээд тэр гомсрон даргатай хамт явгаа. Тэгээд тэр явууны аав дорж зээрд мөртөөгөө бид нэг морь унаад тэгээд улаастаа шил рүү ганцхан жимээр ингэж гарсан. Би энэ тухай тэхийн зогсоолд ассан гал гэж сонинд найруул бичсэлдэ. Тэгээд Ирвчээтэй очиход үнэхээр өндөр уул байсан. Тэгтээ тэр зарим манай дээгс сэтгүүлчдийн бичдгээр хүн гарч болдгоо биш үлээ. Би л морьтой гараад зарим газар бол их эвгүй ирмэг нурчмаар газар нь морио хөтөл гараал яваад очсондаг. Тэрүүгээр одоо бас их энэ эмэгтэй сэтгүүлч гарчлаа гэж залууч байсан. Нутгийнх нь намайг хөөргөж би одоо ч гэсэн улаастан шилд гарсан шүү би гэдэг. Тэрнээс хойш улаастан шилд бас манайхан зарж очиагүй байна. Яваа надаас одоо хүртэл амтсалмаагүй сайн гэж асуудаг. Тэгээ очиход нэг отрын гэр байсан. Тэгээ тэр сонинд бол сэрэхэд одоо эр ямаанд хөнжил дэвсгэргээ нуруунд нь ачиж гардаг. Тэмээ мал гарахын аргагүй гэсэн. Тэгээ би явааны хотонд нараад өөнө сэрэгч нь хаана он чиний хөнжил дэвсгэрэг ачиж дэшээ гардаг гэсэн инээгээд байсан. Үнэхээр дэгсэл юм байна л дээ. Тэгэл гарчиж болдог юм байд ганцаараа байсан үнэхээр. Тэр хонд тэр хоол усан друулах гэж ирсэн. Гав ганцаараа 20 хэдэн настай тийм залуу хүүхэн өвлжөөд тэр зөв 99 нүд нь одоо бүлтгэнээд ялцаад байдаг юм биш үгсэн. Гөөгүй 99 чинь би олж л хараагүйдэг хаяал нэг чон байдаг юмдаг. Гэж байгаа юм штэ тий. Тийм даруухан бөгөөд тэгтээ бас тэр өнөө хойлог шуу энэ төр бол газараар нисэл бид бас тэгээ өвлөхэд тулганы цахад илгаалын цахад зэрлэг сонгон ургацсан байсан. Бүр гайхмаар байгаа үз. Тийм сайхан хангаад энэ миний санаанаас гардав. Тэр нь олон сайхан тамилтай байна дөө. Олон гой болтойд яваал нэг гой болтой их зудтай тэр өвл айлавид хамт явсан телевизийн групп. Тэгсэн чинь хойны нь одоо тэр өвлийн тэр цоохор цасанд юу ч байхгүй бол улаан шороо дээр хойно нэм идэх юм. Гэхдээ тэгээд би асуухгүй юу тэр малч нь гэрт нь очиход малчныг суман дээрээс нэмлэгт байхад нь агуулга нэг машинтаа суулгасан. Тэгээд би асуучихгүй юу. Гэхдээ хянгаа энэ малч нь одоо энэ нүдэнд торох ста хөдс ширээд чи цагаан өвс наалдахгүй гэж үдэг ярьдаг. Ста хөдс ширээд чи цагаан өвс наалдахгүй юм танаа хойны юм идээд байх юм. Одоо тонгоогоо л идээчлээд байх юм. Одоо юугаа идэгдгийг асуучихгүй. Тэгсэн тэр хүн намайг мадалсан шүү дээ. Тонгоогоод л байх юм өргөөгүй байлгүй. Ам нь хөдлөөд л байх юм маань уншаагүй байлгүй гэж. Тэг би юу гэж хэлэх юм те. Энийг авчраад би нэвтрүүлгийнхээ зохиолд бичсэн. Тэгж хэллээ малчин гэхэд. Гэхдээ ямар гоё юу гэж гайхаж байгаа юм чи. Ер нь тиймэрхүү. Одоо 100 бос хөдөөнөөс Эрдэнэ далайн нэг малч авгаатай би уулзаал удан жинжэрсэн. Гэхдээ эмнэлэгт эс одоо гараад одоо нутаг буцах гэж байна гэж. Эрдэнэ далаа Норжмаа гэдэг эмэгтэй. Одоо 80 төгөж байгаа. Гэхдээ та нуцаг буцаад яах юм бэ? Энэ оргил жаахан соёлуулаад жаахан энд хотод байх юм биш үү? Яах юм одоо энэ хотод байж хэдэн мал дээр очино.
Дэми хайсан дээс биш. Сул асгасан сууд биш би гэж юу. Өөрөө ингэж зүр ярьждаг байхгүй. Аман зохиодоо ярьждаг. Дэми хайсан дээс биш гэдэг чи одоо ер нь үг мөн бичтэй тий. Ийм маягаар бол би оюутнуудтай хэлдэг. Манай радио телевизийн сургуулийн оюутнууд шаггүй үрчдэг. Одоо олон жил ажилласан миний бодоогүй хийгээд байгаа хэдэн хүүхдүүд вэ? Цөөхөн. Би тэрэндээ баяр. Тэгээд тэдэнд хэлдэг. Энэ хүний хэлж байгаа нь ухаантай. Ганц толгоогоор бүх юмыг ухаантай авьяастай хийж чадахгүй. Энэ далай шиг энэ амьдрал донд байгаа энэ сайхан ухаантай усуудын энэ сайхан эрдэнэ мэд сайхан үгийг шүүрдэж авч юмдаа хэрэгжилж баяжуулж явах хэрэгтэй байхгүй. Тийм их хэлийг тэгж ард түмнийхэн хэлээр хэлээ баяжуул сэтгүүлч. Ерөөсөө би надад бол зав зай гэж байхгүй. Энэ 5 хүүхдийг өсгсөн алдартай хүш би. Энэ 5 хүүхдийг энэ завгүй ажлын хажуугаар энэ эрүүл мэнд ингээд өсгөнө гэдэг чинь үнэхээр хэцүү. Би халуун цаа одоо хүртэл уудаггүй шүү дээ. Одоо сүүлийн одоо жаахан ядарцах үедээ л 2 аяг халуун цаа уудаг болчиход сүүлийн 3-4 жил. Халуун цаа уух зав байдгүй байхгүй сэтгүүлч нь. Өнөө хүүхдүүд чинь ялах. Тэрийг одоо би ярьж исэн 4 хүүхдийн нөхөдтэй 5 хүүхдийн хэдэл 5-20-ын 100 хүмүүс 100 хорооны хүмүүс авна шүү бид хүүхчиж байхад те би тэгэд тооцоо гаргаж исэн байхгүй. Зарим нь сургуулийн баахан зарим нь цэцэрлэгт. Тэгэхэд 100 гэдэг тоо гаргаж исэн. Гэхдээ 100 хүмүүс авна хүүхдийн 5 хүүхэд усанд оруулна те ингээ боддоо гэдэг ингэж ярьж исэн. Тэгээ ерөөсөн тийм надад бол зав гэж байхгүй. Бүр надад анигоо гаргацсан байсан. Утсаа эндээ хавчилчаал гэрэн утсаар удирдаад л нэвтрүүлгийн зохиол ингээ машиндаа л ингэдэг. Бүр манай хайр авсан. Дандаа би гүйж хийдэг. Хүн зам дээр байхад их дургу. Одоо ч гэсэн зам тавь гэдэг. Ингээ дандаа гүй машины бичгийн машин тэнд байгаа суур магнитон тэр хоёрын хооронд гүйн. Гэртээ чсэн гал зуухан тэр хооронд одоо ч гэсэн гүйдэг. Зам дээр хүн зогсох дургу байхгүй. Хамгийн том нь бол соёлын сургууль төгссөн, хөгжмөр төгссөн, хөгжим бүжгээр төгссөн. Одоо хөгжмийн багш 10 жилд. Дараачийн охин нь бол Монгол Улсын их сургуулийн багшлах мэргэжлэр төгссөн. 3 дахь охин бол техник их сургуулийн барилгын инженер эдийн засгчаар төгссөн. 4 дахь охин бол хойно Вольскт цэцэрлэгийн эрхлэгчийг төгссөн. Хүү бол нэг 8 дугааран төгсөөл тэгэл нэг зөнгөөрөө шүү нэх боловсрал олоогүй одоо бол сайн жолооч. Ингээд 5 хүүхэд 4 хүргэн нэг бэртээ ингээд үндсэндээ 10 том хүн байна. Тэгээд 10 зэачтай. 3 30-тай. За манай ач зээдрийн дотор намын даргээд охин байна л одоо 4-р анги. Бүр их багасаа бүжиглсэн олон алтан медальтай. Тэр миний охин бүжиглээд үзүүлж дээ.
Ер нь тэгэл амьдрал гэдэг чинь бэрхшээлтэй зовлонтой байлгүй яхаа, нулимс байлгүй яхаа тийм. Гэхэд амьдрал шиг сайхан байхгүй байхгүй. Нулимстай явсан ч гэсэн нулимс хатаад инээгээд явах өдөр нь маргааш нь байдаг байхгүй юу? Хамгийн гол нь хүн зүгээр би их ухаантай хүнтэй биш. Их ээж аваас заяасан, дээд тэнгэрээс заяасан, бурхнаас заяасан тийм ухаан бол хамгийн дээд баялаг. Баялаг. Их монхог хүн бол ер нь ордонд суусан ч өвсөө ухаад суусан шиг ур байгаад л биелэхгүй мөрөөдлийн хойноос шунаал суух болно. Нэг муу бор гэрт суучхад тэрийг одоо ордонд сууж байгаа юм шиг сэтгээд тийм ээ сууж ийн гэдэг сайхан шүү дээ. Хүн өөрийнхөө олдсон амьдралд сэтгэл дүүрэн байх шүү дээ. Нэгэнтээ олдохгүй хүрэхгүй хүнийг дуурайгаал тэр ч одоо тийм ундаг одоо баян байна. Тэр ч одоо тусгай байр тэнд байгуулсан. Тэр ч одоо ер нь тийм үнэтэй тэрийг унаал явах юм. Тэр ч гадаад дотоодгүй хүүхдээ сургуулах ингээд өөрөө далайн цаана амраалах ингээд бүтэхгүй юмд хий хорхойсоо л тэгээд байх хэрэггүй шүү дээ. Өөртөө байгаа. Би одоо гачууртад нэг муу жижигхэн муурын байшин шиг юмд очихдоо гачууртын жижигхэн голыг хараад стэн хардалагийн чимэнд ноцсон юм шиг тэндээ баярлал. Тэр голынхан хөөхөн жижигхэн урслыг хараад сэрв татуулаад дэрэгд нь хөөхөн аршаан би тэр аршаанаас нь бараг залбиршхан шангаар хутгаж цагаан чанчгаал гачууртаа очиод хөрх амарчдаг. Одоо 22-т Монгол радио 100 айлын сэтгүүлчдийн тосгон байгуулсан. Тэнд очино. Гэхдээ би гэдэг чинь хотын хоёр талд одоо эзэг нинхэн төрсөн одоо мундаг сайхан сэтгүүлч байна гэж би өөрийгөө л бодсон шүү дээ. Хүмүүс л хөөрхөн амсалмагийн тэр байшингийн хараач тэрийг хараач гэд тэгдгэл байх. Намайг гадаа ингээл эрфчээр өөрөөл гарахад гадаа сууж байгаа авгаацуул тэгдэг шүү дээ. Гэхдээ амсалмаа минь хөөрхий дахиад нөгөө юмдээ явж өгнө юм өөрөөд өвөр намайг доош нь хийгээд өр хөөрхий гэдгийг. Гэхдээ тэр хөөрхий юм одоо яахад тийм ээ л ихээс би гадаа тэдэнтэй сууж энэ яриад би үл тийм нэг сайхан ааштай хүн биш учраас тэг яриа таарахгүй хүнтэй ярих бол их дургу байхгүй. Зарим чи амар юм эрүүл салхинд 69 урд суучгаал телевизийн хэд тэгэл дахиад байгаа ястай эрүүл салхинд сайхан гэд эрүүл салхи яриад их юм. Гэхдээ бидний шиг тэгж завгүй мөн машин дотор дараачихаа очих зурга ярьдаг. Машин дотор сэдвээ ярьдаг. Сэдвээ өөрчлөх тухай ярьдаг. Төрөвчийнхээ авсан зурган дээр нэг блоклж нэг одоо сюжетэнд оруулж дахиж юу авах вэ ингээл ахаад ерөөсөн нэг эсэр бол нэлээд там ажил штэ. Тэгэхэд чинь хамгийн харамсалтай нь ихэнх хүмүүс л одоо бидний ажлыг мэддэггүй. Зүгээр дурангаар ингээл операторын зовж байгааг ойлгохгүй байгаа юм чинь. Би бол операторын хаан ч гэсэн шуурхтаад энэ тэр операторын бараа харагдахгүй ингээ явчихгүй шуурган дундуур. Тэгэхэд айлевэтэр бол заавал операторын хөвсөн зарим усууд бол ингээд машиндаа суугаад оператор 4 сая өдөр гэдэг юм байл. Манай группийн хууль бол операторын хөвсөн газар заавал хүрнэ. Тэгэхгүй би ямарыг суугаад оператор тэнд яаж зовж ийн. Тэгэх юм бол групп биш. Энэ бол бидний хууль. Ээж уулын зураг авсан. Тэг чин айлаа энэ чинь намайг тэр авдар шиг том байшин шиг том хаданд чинь за нааш энүүгээр ягаад та нааш үсрээд гараад иргээд нэг. Тэгтэн би үсрэхлийг л боддог. Ингээл чаргууцалдаал юм хүнээс тэгж гардаг. Ягаад гэвэл оператор тэнд хүрч байгаа учраас сэтгүүлч найруулагч бол операторыг очсон газар байх хэрэгтэй. Энийг бол хүмүүс ойлгодгүй. Их амархан яваал 69-ээр давхад юм онгоцоор давхад юм авчирлаа гэдэг. Тэг хүн хүрдгүй газар бол бид очих хэрэгтэй очдог. Одоо би төрийн шагналд гавьяа жижигчин одоо хөгжимчин дашталмын тухай юм хийж байна. Хийгээд зохиолон саяхан өглөөлдөг. Тэгэхэд тэр дашталмтай уулзсан. Уулзснаас хойш үргэлж бодогдоод шүн энэ төр бодогдоод байгаа байхгүй юу? Яаж хийх вэ? Би өөрөө хөгжимчин хүн биш учраас тэр агуу том хөгжимчнийг бичгэд юмаа дутаачих вэ гэж айгаад дашталмыг бол мэдэхгүй хүн байхгүй. Тэр чинь дэлхийн сонгодгийг тоглодог тийм хүн байхгүй. Тэр том хөгжимчин бөмбөр театраас эхлээд 30 жилийн хөгжим бичигт багшилсан. Хүн энэ том болохоор тэр хэмжээнд хамгийн гол айдаг юм бол би одоо
гологдчихвэ хүнд. Сэтгүүлчин бол гологдж болох. Ер нь тэгэл үргэлжил толгойдоо тэр хийх юмдаа сэтгэл өгөө. Тэгээд шанзны эгшгээр сар өдрийг туулан явна би гэсэн тийм монолог бодлын хэлбэрээр хэлээд ингээ хийчихэд Монголын үндэсний телевизэд өгчөхэд байгаа л да. Би ойрд дашталмаар амьсгалж байна. Ноёдын хавар зам бол нор банцдаар амьсгалсан. Би нор банцдыг хайрлж харуулж ийсэн. Бид чуцуутан улсууд. Уйхан замбтын наран гэдэг цогцлбор өнгөрөх 100 Дундхой аймгийн 3 сайхан сумын их газрын чулуун болсон. Энд манай оператор Туя их сайхан зургнууд авсан. Энийг бол найруулагч Анжмаа энд нь найруулж эфирт тэнцвүүлж ингэсэн бас л Анжмаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтдаг хүн телевизийн үндэслэн байгуулсан их сайн хийсэн. Манай Туя бол радио телевизийн тэргүүний ажилтан Москвагийн киноны дээд сургууль төгссөн том оператор. Энэ хоёрыг одоо түшиж би одоо ер нь зүгээр уран бүтээлийн төгсгөл гэж хэлэх нь юу юм зүгээр ер нь энэ хоёр бол нэг түшиж би ажиллаж байна. Тэг нор банцдын юм сайн болох ёстой гэж. Өөрөө химик хүн сэтгүүлч сайн болох ёстой л гэж. Би яана одоо өтөл дороо боллоо гэж ингэхгүй. Нор банцдыг хэм мэдхв нэг нутгийн амсалмаа би мэднэ. Энд ийм сэтгэлээр хийсэн. Яриагаан Монгол Улсын гавьяа жүжигчин Төвшин Жаргалаар төгсгий гэж бодож байна. Төвшин Жаргал бол их нор банцдын хэлэхэд ч хүнд байна. Сүүлчийн тэр өдрүүдээс хамт уулзаж уучирч тэгж явсан тийм гарын шав соёнд одоо шин зүрхний харуулслын тийм дурсамж биш үлдээсэн юм шавнаа. Тэгээд тэр өглөө хөшөө босох өглөө бид 5 цагт хөшөөний дэргэд хүлээж нар мандахыг тэс чадан хар зогсож байлаа. Гэтэл харамсалтай нь тэнгэр бүүдийж нар бидний нүдэнд манхайтлан мандаж ирсэнгүй. Энэ үед юу бодвоо та? Сэтгүүлч миний бодол бол уйхан замбтын наран нор банцдаа өгүүлээд бүүдгэрхэн байж дээ. Хэрвээ нор банцд маань байсан бол уйхан замбтын наран манхайтлан гийж гарч ирэх байхасан гэж ийм бодлоо өөрөө ирэхгүй төрсөн. Танд юу гэж бодогдов? За дэлхийн бөмбөрцөг нэг нартай нэг хүн төрлөختн тэр нарны энерги тэр нарны гэрлэр одоо амьдрал сэтгэл эрүүл мэнд бүх юм зохицуулж явдаг. Тэгэхээр миний багш юм бол тэр сүү шиг сайхан сэтгэл тэр тэнгэрийн хуртай хур гişи аршаанаа өгчөөж эхлээд хур гişгэн өгч байгаль дэлхийг одоо тэжээж цэцэг тэр их ургамлаан ургуулдаг тай адилхан. Насыг минь бүү асуу, намайг зуны бороо гэдэг. Нэрийг минь бүү асуу, нэгэн хаврын цэцгэс гэдэг. Гомдохдоо тайтгарах нулимстай, гоёхдоо чимэглэх инээдтэй, салах учрахын цэг, сар жилийн хэмжигдэхүүн бий.